Манай улс хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган иргэнтэй. За үүний 10 хүрэхтэй үгүйтэй хувь нь л ажил эрхэлдэг гэсэн тоо бий. Энэ залууг Болбаатар гэдэг тэрэгэнцэр дээр суудаг болоод 10 жилийг өнгөрөөжээ. За хөгжлийн бэрхшээлтэй ажил хөдөлмөр эрхэлдэг цөөхөн хүмүүсийн нэг бол Болбаатар юм. За тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулга 5 студийн найруулагч зураглаашаар ажилладаг. Эднийх цайз 16-д гэртээ харин түүний ажил баруун 400-д байдаг. За түүний хувьд хамгийн том бэрхшээл бол гэрээсээ ажилдаа ирж очих юм а. За би ажил төрлөө амжуулахдаа бол за 100-ны 80% нь гараар явж амжилт гараараа ч гэдэг өөрийнхөө хөдөлгөөнөрлөлтөө яагаад гэхээр одоо гараад таксинд суухад бол бараг цаг алдчихж байгаа. Нэг үлэгт бол такси хүлээгээ зогсоход нэг таксиг бол доотлол нэг 50 такси өнгөрөөж надад нэг такси зогсно. Хэрвээ өөрөө ганцаараа явж байгаа нөхцөлд эрдээ бол зогсохгүй байдаг. Гайгүй шиг явах юм бол өдөрт нэг цаг 20-30 минутын бол ажил дээр очиж төлтөө цайзын баруунаас баруун 4 сар хүртэл. Улаанбаатар хотод 830 том аврын автобус, 600 гаруй микро автобус нийтэд үйлчилж байна. За Болбаатарын хувьд автобусанд суух гэж хүнээр туслуулж байгаад хэд унснаасаа хойш автобусанд суухаа больжээ. За тиймээс тэр тэрэгэнцрээрээ явахыг илүүд үздэг болсон байна. Одоо Монгол улсад байгаа нийтийн тээвэр явж байгаа автобуснууд харахад бол одоо жишээ нь хөгжингөө оронд бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол автобусны буудлын дээр очиод тэр автобус ирж зогсоо шууд шат ч юм уу эсвэл жолооч нь бууж ирээд тусгай зориултын зам тавьж өгöd оруулдаг бол манад бол тэгж оруулах нөхцөл боломж байхгүй. Манад одоо 400 гаруй автобус орж ирж гэнэ гэж байгаа мөртлөө одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагууд, төрийн бас байгууллагуудаас бол зам тавир хот байгуулалтын яамд одоо санал хүргэжсэн л да тэр автобуснуудаас 2-3 тоноглоод оруулаад ирээч гэж. Хэрвээ тэр тоноглоод оруулаад ирэх юм бол бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст маань бас зорчих бэрхшээл нь бас тодорхой хэмжээгээр бас хөнгөрөх байх л гэж би боддөг юм. Дахир дутуу хүмүүс зориулсан тэмдэглэгээ налуу хэсэг сүүлийн үеийн зарим замуудад хийдэг болсон ч энэ нь бас л хангалтгүй байсаар байна. Ялангуяа замын ханшлага өндөр автобусны буудлын дээр битүү хашлагтай байдаг зэрэг нь тэрэгэнцэртэй иргэдийн хувьд том бэрхшээл юм. За тэднийг нийтийн тээврээр саадгүй зорчуулах нөхцөл боломжийг анхаарч төрийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажил нь одоогийн байдлаар нэг иймэрхүү төвшөнд байна. 2009 оны нийлүүлэгдсэн сая мандарын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн 400 автобусны сүүлийн 300 дэр нь бол одоо чинь яг хаалганы дээрх хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ах бот насанд зориулсан суудлыг бий болгож тэрэн дээр бол одоо суудлын бүрөөсөө өөр өнгөөр тэмдэглэх ийм арга хэмжээг нэмж авсан. Нэгэнд зориултын автобус байхгүй болохоор жирийн автобусанд тэрэгэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал гарах хэсэг нь хэр оновчтой юм болоо. За түүний оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цөөхөн ч гэсэн автобустай болох боломж манайд байна уу? За энэ жил бас тодорхой хэмжээний автобус авахар бол төлөвлөж байна. Тэгэхээр энэ автобусуудыг авахд бол зайлшгүй яг нөхцөл шаардлага номер 1 тавьж байгаа. Тэгэхээр эдгээр автобусуудыг авахд бол энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчих нөхцлөөр тодорхой хэмжээр хангасан байх хэрэгтэй гэдэг шаардлага тавиад энэ төлөлийн бэлтгэл хангаж байгаа. Тэгэхээр эх жилээс бид энэ жилийн автобус авч чадах юм бол эх жилээс эдгээр автобусуудад үйлчлэгэнд гарах бүрэн боломжтой гэсэн.